мэдээлэл тараагаад байгаа дарга нар тэгвэл ямар тийм сонгуул болгоноор л амар амлалт өгдөг шүү дээ. За энэ мэдээнүүдийг уншаад дүгнэлт хийхэд хоёр үндсэн асуудал байгаа юм гэж харж байна. Нэгдүгээрт нь хэвлийн эрх хэрэгчлөөний асуудал. Үүгээрээ дамжаад иргэдийн мэдих эрх хэрэгчлөөг хааж боож байна гэдэг ийм байр суурь явж байна. Нөгөө талаас нь сэтгүүлчид үндэслэхүй худал медиад харааж иргэн аж ахуйн нэгж байгууллагын нэр төр алдар хүндэд халдж байна гэсэн ийм байр суурь явж байна. За энэ асуудлыг эзлэхийн тулд хоёр тал шүүхтэр уулзж байгаа байна гэж би бол ойлгож байна. Нэг талаасаа сэтгүүлчид үнэн зөв мэдээлэл тараасан. За бидний дуу хоолойг боомлж байна. За цаашлах юм бол иргэдийг сонгуулийн өмнө амын барих ийм ажиллагаа төр хийх гэж байна гэсэн агуул харагдаж байна. За нөгөө талаасаа иргэн аж ахуйн байгууллагын нэр төрд халдж байна. Тухайлбал шүүхийн нэр төрд халдж байна. Иргэний нэр халдсан. Тийм учраас хуультай орон учраас хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэсэн ийм л хоёр талын байр суурь байна гэж би харж байна. Иргэдийн хувьд, хуульч байгаа хувьд нийгэмд үүсэж байгаа энэ асуудлаар хуульчийн байр суурь илэрхийлэгч гэсэн санал хүсэлт комитетууд ихээр ирж байгаа учраас би өөрийн үзэл бодлыг хэлье. Тэгээд миний хувьд хэргийн материалтай танилцаагүй нөхцөл байдлыг мэдэхгүй учраас хууль зүйн дүгнэлт хийх бол зүгээр боломжгүй. Ер нь бол нийгмийг бохимдол түргээд байгаа энэ худал хулгайны асуудал, мэдээллийн асуудал, за энэ сэтгүүлчийн асуудал дээр бол нээлттэй байдлаар хууль зүйн дүгнэлт өгөөд шийдчих хэрэгтэй. Хэдийгээр мөрдөн байцаалт явагдаж байна, мөрдөн байцаалтын нууц гэж яригддаг ч гэсэн за прокурор тодорхой хэмжээнд бол мөрдөн байцаалтын нууцыг бол залж болно шүү дээ. Ер нь бол энэ эргийн хувьд нэг тийм мөрдөн байцаалтын нууцаад юм байхгүй шүү дээ. Тэгэхээр шүүхэд нөлөөсөн юм уу, гүм үү, худал мэдээлэл тараасан юм уу, гүм үү. Тэгээд тараасан бол гэмтэргүүлж таарна, тараагаагүй бол хэрэг биш л болж таарна шүү дээ. Тэр нь хэдхэн постил асуудал юм байна шүү дээ. Тэгээд постыг уншаад энэ асуудал тодорхой болгочих шүү дээ. Нийгмийг ингэж талцуулах хэрэггүй л гэж бодож байна. Яг бол хэвлэл мэдээлэл буюу дөрөв дэх засаг бидэнд хэрэгтэй шүү дээ. Хэвлэл мэдээллийн ачаар өнөөдөр 44 их найдын нүүрсний хулгайн асуудлыг, энэ жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн асуудлыг, боловсролын зээлийн сангийн асуудлыг, энэ олон сангуудыг идэж уусан тонсон хулгай хийсэн асуудлыг өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллага гаргаж тавьсан байхгүй юу. Цаашлах юм бол төр захиргаа, за хуулийн байгууллагатай холбоотой хууль бус зүйлүүдтэй холбоотой мэдээллийг бид нар энэ хэвлэл мэдээлэлээс л авдаг байхгүй. Тэгэхээр бол хэвлэл нийтлэл хэрэгчлээний төлөө бол иргэд бид угаасаа тэмцэх ёстой. Гагцхүү сэтгүүлчд маань мэдээллийнхээ үнэн зөвийг нэгтлэх ёстой. Мэдээлэл олж авах хэрэг нь сэтгүүлчд байдаг гэсэн мэдээллийнхээ үнэн зөвийг нэгтлэхгүй бол хариуцлагаас мултрахгүй байхгүй. Тийм учраас энэ хоёр зүйлийг энэ кейс дээр жишээ болгоод төр харин гаргаад тавьчих хэрэгтэй гэж би бодож байна. Мэдээж юу гэдэг юм шударга усны төлөө явж байгаа ерөнхий сайд энэ улсын хурлын гишүүд хууль бус зүйлийг нуун дарагдуулах сэтгүүлчийн амыг боох тийм бодол санаа би байхгүй гэж харж байна. Нөгөө талаас нэр хүндэт нь хууль бусаар халдсан гэж гомдол гаргаад байгаа улсуудын хувьд үнэхээр халдсан юм уу гүм үү? Ер нь тухайн яриад байгаа асуудлыг үлдсэн юм уу юм уу гэдгээр нэг бол тогтоолгол авчихгүй. Ингээл энэ асуудлыг нэг талд нь гаргаад шийдэхгүй бол иргэдийг нийгмийн сэтгэл зүйг өөрчилж иргэдийг талцуулж магадгүй цаашдаа ямар ч үр дагавар үүсэхийг үүсэхгүй шүү дээ. Энэ дээр бол нээлттэй шийдэх хэрэгтэй дөө манай хуулийн байгууллага нууж хаагаадах юм байхгүй шүү дээ.